Матеус 13 дугаар бүлэг. Яг тэр өдөр Есүс айлаас гарч явуулмаар тэнгис талд суулаа. Тэгтэл агуу олон түүн рүү цугдэрсэн тэрбээр нэгэн зэв рүү орж улмаар суув. Тэгэхэд үү олон бүгдээрээ ирэг дээр зогсжээ. Тэгтэн тэрбээр олон зүйлийг тэдэнд зөөрлөлүүдээр ярив. Ажигтөө нэгэн үр цацагч үр цацгаар явжээ. Тэгээд түүнийг үр цацхад зарим нь замын хэсгээр унав. Тэгэхэд жигүүртнүүд ирсэн бөгөөд тэдгээрийг цөлмлөө. Зарим нь их биш хөрстөө тийм чулуурхаг газрууд дээр унжээ. Улмаар тэдгээр нь хөрсний гүн байдалгүй учраас тэр даруй суяоллоо. Улмаар нар дээр гарсан байх үед тэдгээр нь түлэгдэв. Тэгэд өндөсгүй байсан учраас тэдгээр нь хатжээ. Мөн зарим нь өргөстөө бутнууд донд унав. Тэгэхэд өргөстөө бутнууд нь ургаж удмаар тэдгээрийг боомлжээ. Харин бусд нь сайн өрсөнд унсан бөгөөд жимс гаргалаа. Зарим нь 100 дахин, зарим нь 60 дахин, зарим нь 30 дахин. Сонсогч ихтэй сонсог гэлээ. Тэгээд шавнар нь ирж улмаар түнд. Та яагаад тэдэнд зөөрлүүдээр ирдэг юм бэ гэв. Тэгэхэд тэр тэдэнд хариулж улмаар. Яагаад гэвэл Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдгэн та нарт өгөгдсөн. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хүнд байна, түүнд өгөгдөх бөгөөд түүнд илүү бэлгсэн байх болно. Харин хүнд байхгүй байна, бүр байгаль хүртэл түүнээс авагдана. Тийм учраас бид тэдэнд зөөрлүүдээр ярьдаг юм аа. Яагаад гэвэл тэд харж байгаач харддаггүй, мөн сонсож байгаач сонсдоггүй, бас ойлгодог ч үгүй. Тэгээд Ишаягийн хэлсэн иш зүйлэг тэдний дотор биелэгддэг. Сонсголоо та нар сонсох бөгөөд ойлгохгүй. Мөн хараагаараа та нар харах бөгөөд ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх таргалж бас тэдний чих сонсхон хатуурал байгаа бөгөөд тэд нүдэн анжээ. Нэгэн цагт тэд нүдэрээ харж чихээрээ сонсож зүрхээрээ ойлгож хуран өөрчлөгдөд улмаар би тэднийг эдгээчихвэ. Харин хардаг учраас та нарын нүд бас сонсдог учраас та нарын чих жаргалтай. Учир нь үнэхээр би та нарын харж байгааг олон иш үзүүлэгч бас зөв хүмүүс харахыг хүссэн бөгөөд хараагүй. Мөн та нарын сонсож байгааг сонсохыг хүссэн бөгөөд сонсоогүй гэдгийг хэлье. Тиймээс та нар үр цацагчийн зөвлөлийг сонсохдоо хэн нэгэн хаанчлалын үгийг сонсож улмаар үүнийг үл ойлгоход тэр үед хормоо нэг ирж түүний зүрх сэтгэл цацагдсныг булааж авдаг. Энэ бол үрийн замын хэсгээр хүлээн авсан үгүй юм. Харин чулуурхаг газруудад үрийг хүлээн авсан тэр хүн үгийг сонсож улмаар үүнийг баяр хөөртэйгээр шууд хүлээн авч буй хүн юм. Гэвч дотроо үндэсгүй зэрбэр хэсэгэн зур төсвөрлөдөг. Учир нь үгнээс болоод зовлон зүтгүүр эсвэл хавчлага бий болоход тэрбээр шууд бүдрэгддэг. Мөн өргөстөө бутнууд донд үрийг хүлээн авсан үгийг сонсдог хүн юм. Тэгээд энэ дэлхийн зовнил ба эд баялагуудын залмигт байдал үгийг боомлдог бөгөөд тэрбээр жимстэй бус болдог. Харин сайн хөрсөнд үрийг хүлээн авсан үгийг сонсож улмаар үнийг ойлгодог хүн юм. Тэрбээр жимс тээдэг бөгөөд гаргадаг. Зарим нь 100, зарим нь 60, зарим нь 30 дахин гэвэ. Өөр нэгэн зөвлөлийг тэрбээр тэдэнд танилцуулж. Тэнгэрийн хаанчлал бол талбайдаа сайн үр цацсан хүнтэй адилхагддаг. Гэтэл хүмүүсийг унтаж байх зүр түүний дайсан ирээд улаан буудааны донд хуурамч буудаа цацаж улмаар замаараа явжээ. Тэгээд төрөө зөхөөж улмаар жимс гаргах үед тэр үед хуурамч буудаач харагдав. Тиймээс гэрийн эзний зарцнаар нь ирж улмаар танд эзэнтэй та талбайдаа сайн үр цацсан биш үү? Тэгвэл хаанаас хуурамч буудаатай болчих вэ гэжээ. Тэрбээр тэдэнд нэгэн дайсан үүнийг үлджээ гэв. Зарцнаар нь түнд. Тэгвэл бид явж улмаар тэдгээрийг цулуулахыг та хүсэж байна уу гэлээ. Харин тэрбээр битгий. Эсбөгөөс та нар хуурамч буудааг цулуулах зураа үүнтэй хамт улаан буудааг үндсээр нь зулгаачна. Ургац сураалт болтол аль аль нь хамтдаа ургах. Тэгээд ургац сураалтын цагт би хураагчдад та нар хуурамч буудааг эхлээд цогдвол. Тэгээд эдгээрийг шатахын тулд багц багцаар нь боо.
Харин улаан буудааг миний амбарт цуглуул гэж хэлнэ. Өөр нэгэн зөвөрлөлийг тэрбээр тэдэнд танилцуулж Тэнгэрийн аанчил бол гिचийн ганц үртэй адил юм а. Үүнийг нэг хүн авч улмаар талбайдаа суулгана. Үнэн дээр энэ бол бүх үрээс хамгийн өчүүхэн. Харин ургасан байх үедээ энэ өвслөг урамлуудын донд хамгийн агуу нь байдаг бөгөөд мод болдог тул агаарын шувууд ирж улмаар үүний мөчрүүдэд өрөлдөг гэв. Өөр нэгэн зөвөрлөлийг тэрбээр тэдэнд Тэнгэрийн аанчил бол эсэгдэг хөрөнгөтэй адил юм а. Үүнийг нэг юм эмхтэй авч улмаар 3 хэмжээр гурланд бүхэлдээ эсэлнэ нөө хэмээрлээ. Есүс энэ бүх зүйлийг үе болон зөвөрлөлүүдээр ирсэн. Тэгээд тэрбээр тэдэнд зөвөрлөлгүйгээр ярьдаггүй байсан. Иш үзүүлэгчээр би амаа зөвөрлөлүүдээр нэ дэлхийн суураас хойш нуус байсан зүйлсийг би өгүүлэх болно хэмээн хэлэгдсэн үг биелэгдэхийн тулд байжээ. Дараа нь Есүс тэрхүү үе олныг явуулаад айлд оров. Тэгэхэд шавнар нь түүн дээр ирээд талбайн хоорондч буудаан зөвөрлөлийг бидэнд туглаач гэлээ. Тэрбээр тэдэнд хариулж улмаар сайн өр цацаж буун хүмүүний хүү юм а. Харин талбай бол дэлхий. Сайн өр бол хаанчлалын хүүхдүүд. Харин хуурамч буудаа бол хорон муу тэр нэгний хүүхдүүд юм а. Тэдгээрийг цацсан дайсан бол чөтгөр. Ургац хураалт бол дэлхийн төгсгөл бөгөөд хураагчт нь тэнгэр элчнэр юм а. Тиймээс хуурамч буудаа цуглуулгадж улмаар гал шатаагдж байгаачлан энэ дэлхийн төгсгөлд үнчлэн байх болно. Хүмүүнийхөө өөрийнхөө тэнгэр элчнэрийг илгээх бөгөөд тэд нар нь түүний хаанчлалаас бүдрүүлдэг бүх зүйлийг бас хууль бус байдлыг үйлдэгчдийг цуглуулах болно. Тэгээд тэднийг галтаа зухруу хаяна. Тэнд хуйлаан болон шүд авиралт байх болно. Тэр үед зөв хүмүүс эцгийнхээ хаанчлал дотор нар мэт гялэлцэх болно. Сонсох чихтэй нь сонсгий. Дахиад Тэнгэрийн хаанчил бол талбайд нуусан эрдэнэтэй адил юм. Нэг хүн үүнийг олох үедээ нууж улмаар баяр хөөрийнхөө улмаас явж байгаа бүхнээ зараад уг талбай хөдөлж авдаг. Дахиад Тэнгэрийн хаанчил бол сайн сувднууд хайж буй нэг худалдаач эрттэй адил юм. Тэр бээр их үнэтэй нэг сувд олох үедээ улмаар байгаа бүхнээ зарсан бөгөөд үүнийг худалдаа авчээ. Дахиад Тэнгэрийн хаанчил бол тэнгис рүү шидэгдсэн улмаар төрөл зүйлбэрээ суглуулсан тортой адил юм. Үүнийг дүүрэх үед нь тэд эрэг рүү татаж гаргаад улмаар сууцгааж сайныг нь савнууд цуглуулад харин мууг нь цааш нь хайжээ. Дэлхийн төгсгөлд яг үнчлэн болох болно. Тэнгэр элчнэр ирэх бөгөөд зөв шудрах хүмүүс дундаас хорон мөг тусгаарлан улмаар тэднийг галтаа зуруу хайна. Тэнд уйлаан болон шүд авиралт байх болно. Есүс тэдэнд энэ бүх зүйлийг та нар ойлгосноо гэхэд тэд түүнд тийм ээ эзэн гэжээ. Тэр үед тэрбээр тэдэнд тиймээс Тэнгэрийн хаанчил руу зааварчдуулсан бичээж болгоно. Эрдэнэсээ шин ба хуучин юмсыг гаргаж бүү гэрийн эзэн эртээ адил юм гэвэ. Тэгээд Есүс эдгээр зөвлөлийг дуусгах үед ийм явдал болжээ. Тэрбээр тэндээс холдон явв. Улмаар тэрбээр нутагтаа ирсэн байх үедээ синагог дотор нь хүмүүст заан сургасан тул тэд ихэд гайхаж улмаар энэ хүн хаанаас ийм их мэргүүхан бас авгаа үсүдтэй болчихоо вэ? Эн чин нөгөө можааны хүү шүү. Түүний ихийг Мария гэдэг биш үү? Мөн түүний дүүнэрийг Яаков, Йосес, Симон болон Юдас гэдэг биш үү? Мөн эмэгтэй дүүнэр нь бүгдээрээ тэдэнтэй хамт байдаг биш үү? Тэгвэл энэ хүн хаанаас энэ бүх зүйлтэй болчихоо вэ? Тэгээд тэд түүн дотор бүдрэгцсэн. Харин Есүс тэдэнд иш үзүүлэгч өөрийнхөө нутагт бас өөрийнхөө орон гэрт биш л бол хөндлөлгүй байдаггүй гэжээ. Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод тэнд олон авгаа үз хийсэнгүй.